За 2020 оны эсэлтийн ерөнхий шалгалт. За ингэсэн байна. ABCD параллелограммын AB тал нь Y тэнцүү 3x тэгшгэлтэй. AD тал нь 4y тэнцүү x-тэй нэмэх нь 11 тэгшгэлтэй. За тэгээд AC ба BD диагоналууд AC ба BD диагоналууд 6.5 ба 8.5 гэсэн цэгт огтлолцдог бол C-ийн координатыг олно гэсэн энэ даалгавар байна. За энэ даалгаврыг бидний энэ дунд сургуулийн одоо 8-9-р ангийн хичээлийн үндсэн суурь мэдлэг шаардлагатай энэ даалгавар байна. За ингээд эхнийхээс нь бид ямар мэдээллийг хаанаас хэрхэн олох вэ гэхлээр за 8 дугаар ангид бид шулууны шугамн тэгштэлийн график шулууны налалт гэсэн хичээл үзсэн байгаа. За шулууны тэгштгэлийн ерөнхий хэлбэр энэ AX-тэй нэмэх нь BY нэмэх нь C тэнцүү тэг шугамн хамааралтай тэгштгэл байгаа те. Тэгээд ABC-ийн тогтмол тоонод гэсэн байна. За тэгээ энийг хэрхэн яаж боддгийг нь энд нэг үсэл чи ийм байхад эндээсээ энэ нөгөө Y-ийг олж байгаа шүү дээ. Y-ийг олохлоор эн чинь ийм хэлбэртэй болно. За тэгээд дараа нь шулууны налалт өнцгийн коэффициент гэсэн энэ тэгштгэл байгаа. За эдгээр дээр үндэслээд бид ажилланаа. За эхний ээлжинд эхний өгүүлбэр дээр энэ дээр ажиллая. За тэгэд энэ дээр гол нь гэсэн байгаа шүү дээ. AB тал нь энэ тэгштэй энэ. Тэгэд энд огтлолцсон байгаа. AB AD. Тэгээ энэ хоёрыг холбосон цэг чинь A цэг байгаа. Энэ хоёр шулууны. Бидний хувьд бол за ийм зүйл байгаа даа энэ. AB талын энэ шулууны тэгштгэл өгсөн байгаа бидэнд. Энэ шулууны тэгштгэл өгсөн. За дараа нь болох дээр AD талын тэгштгэл өгсөн. За AD талын тэгшгэлийг AD гэж AD талын тэгштгэл энэ шулууны тэгшгэлүүд өгсөн. За тэгээ эндээс ингээд харахад бол эн чинь шулууны үндсэн тэгштгэл бид нар бол иймийг үзсэн байгаа шүү дээ. За тэгээд цаашдад яг энэ шууд график дээр нэлийн яг дэлгэрэнгүй ярьчих. За тэгээд энэ тэгшгэлээс нөгөө X тэнцүү тэг үед эн чи Y тэнцүү B болдог. Тэгэхээр энэ бол нөгөө координатын ихийг B-н тэгээд тэгээс тэнцүү. B нөгөө тэгээс ялгаатай байх юм бол энэ Y шулуун Y тэнхлийг дайрна гэсэн үг. Харин Y-ийн тэнцүү тэг үед эндээс X-ийг олох юм бол эн чинь ийм болно шүү дээ. Тэгэхээр энэ бол X тэнхлийг огтлох зэрэг гэдэг ингээд үздэг. Одоо энэ өгсөн бодлогонд оръё. За өгсөн бодлогон дээр хамгийн гол нь юу гэсэн гэхлээр энэ AB тал дахиад AD тал дээр энэ хоёрын огтлолцсон цэг нь бол A цэг байна. Тэгэхээр энэ цэгийн координат их чухал. Энэний координат их чухал. За яагаад энэний координат их чухал байгаа юм бэ гэхээр бид энэ C цэгийн координатыг олох гэдэг. Тэгэхээр C цэгийн координатыг олоход энд нөгөө AC диагонал тэгээ энэ AC диагонал BD диагоналуудын огтлолцсон цэг нь өгчихсөн байгаа аахгүй юу. Тэгэхээр бид нар энийг нөгөө 9-р ангид энэ за энэ чинь 117 байсан баха. За энэ нь 9-р ангид энэ хэрчмийн дундад цэгийн координатыг олох гэсэн ийм тооны үзсэн байна. Тэгээ энэ хэрчмийн дундад цэгийг олохын тулд нөгөө энэ хоёр захын цэгийн координатуудыг харгалзуулан нэмээд тэдгээрээ
2 тугаарт хэрэг томьёо энэ таана байгаа. Энэ дээр байгаа шүү дээ. За энэ мэдлэх хэрэгтэй. Тийм учраас энэ цэцгийн координатыг олоход бидэнд нөгөө энэ огтлолцлын цэг энд өгсөн байгаа. Огтлолцлын цэг өгсөн учраас бид нэр цэцгийг олохын тулд энэ огтлолцлын цэг А-гийн координатуудыг ашиглаж олох ёстой. Ийм учраас хамгийн нэгдүгürt бид нар А-гийн координатыг олъё. Тэгээ А-гийн координатыг болохоор энэ хоёр шулууны тэгшдэглээ ашиглая. Яг тэгэхээр энэ хоёр шулууны тэгшдэглэл чинь хоёуланд нь А-цэг оролцсон байна. Өөрөөр хэлбэл Y AB шулууны тэгшдэглэл чинь 3x гэж өгөгдсөн. Y AD шулууны тэгшдэглэл нь A4y тэнцүү x дээр нэмэх нь 10 гэж ингэж өгөгдсөн байгаа юм аа. За тэгвэл одоо энэ тэгшдэглэлийн систем учраас бидний хувьд энэ y тэнцүү AX хэлбэрийн шулуун байна л да нэг. Тэгэхээр эний y-ийг энд орлуулчих. Тэгвэл бид амархан. Тэгэхээр 4-ийг үржих нь 3x тэнцүү x дээр нэмэх нь 11 боллоо. За тэгэхээр 12x хасах нь x тэнцүү 11. x 11-ийн x тэнцүү 11. За тэгвэл эндээс x тэнцүү 11-ийг хуваах нь 11 тэнцүү 1 гэж олдсон. Одоо энэ тэгшдэглэлд орлуулчих y-ийг. Тэгэхээр бид нэг цэгийн координат олох гэж байгаа учраас хоёр хостой олно. Энэ үржих нь тэнцүү 3. За тэгэхээр А цэгийн координат бол x нь 1, y нь 3 гэсэн ийм цэг олдож байгаа юм байна. Энэ цэгийн координат бол А-гийнх бол 1, 3 гэсэн координат олдож байгаа юм. За одоо цааш нь бид энэ C-ийн координатыг яаж олох юм гэхлээр сая нөгөө энэ 9-р ангид үтсэн энэ арга ба штэ. Эндээс энийг ашиглана. За тэгвэл юу гэх юм гэхээр энд бид нар x дундаж тэнцүү x1 дээр нэмэх нь x2 хуваах нь 2 байгаа шүү дээ, тийм ээ. За дараа нь y-гийнхэн y дундаж цэг буюу үндсэндээ нөгөө и цэг гэсэн үг шүү дээ. За d-гэр биш y-гэр бичиж. Бидэнд и цэгийн дундаж өгсөн. За энэ чих бүдүү идэв тэнцүү y1 дээр нэмэх нь y2 хуваах нь 2 гэсэн. За энэ хос цэгийг ашиглана. За энэ томьёог бид өөрсдийнхөө хувиргад биччих юм бол x тэнцүү x a цэгийн авцис c цэгийн авцис хуваах нь 2. За y тэнцүү y a нэмэх нь yc хуваах нь 2. За ийм болно. За тэгвэл бидэнд нөгөө дундад цэг маань өгөгдсөн шүү дээ бидэнд. Дундад цэг юу гэж өгөгдсөн бэ гэхлээр за энд энэ чинь x e энэ нь болохоор y e. За тэгвэл x e-ийн оронд бүгдээрээ 6.5 тэнцүү а цэгийнх чинь 1 нэмэх нь x c хуваах нь 2. Юуны хувьд бол 8 y-ийн 8.5 тэнцүү 3 дээр нэмэх нь yc хуваах нь 2. За эндээс бидэнд юу гэсэн үг юм гэхээр за 13 одоо энд хоёроор 50-аас чөлөөлчих тийм ээ. 13 тэнцүү 1 дээр нэмэх нь xc. За энд мөн 2-оор өгөхлөөр 17 тэнцүү 3 дээр нэмэх нь yc гэсэн. За ийм авлаа. За одоо эндээсээ ингээд олчих юм бол xc тэнцүү
12 YZ тэнцүү 14 гэсэн. За ийм хариу гарах нэ. За ийм бодлого болох нь. За энэ дээр яг нэг зүйл ингээд шүү жоохон дэлгэрүүлээд нэг зүйл хэлчихье гэж бодлоо. Энэ хоёр шулууныг ингээд цааш нь үргэлжлүүлээд харъя л да тийм. Энэ дээр одоохоо зүгээр нэмэлт юм хэлэх гэдэг. За тэгэхээр энэ 4 Y тэнцүү Y-тэй нэмэх нь 11 гэсэн энэ шулуун чинь энэ цэгийг үнэхээр Y тэнцээ огтлж байна. Y тэнцүү 3X гэдэг чинь энд X тэнцийг огтлж байна. Тэгвэл энэ Y тэнцэгтэй хаана огтлцох юм? Энэ цааш ингэж явсаад X тэнцэгтэй огтлцох юм уу юу гэдэг. Энийг яг нэмээд хэлчихье гэж бодлоо. Бидний бодлогын хариу бол энд гарчихсан. C-ийн координат бол 12 14 юм байна гэдгийг нь олцсон. 12 14 юм байна гэдэг олцсон. За саяных тэр ийм өгсөн багш Y тэнцүү 3X гэсэн байна. За энийг цааш нь судлаа. Тэгэхээр X тэнцүү тэг үед энэ тэгвэл юу юм бэ шүү дээ. Энэ зурган дээр жоохон учир байгаа юм биш. Энэ чинь Y тэнцүү 3X шүү дээ. Тэгэхээр X тэнцүү тэг үед Y тэнцүү тэг байна. Тэгэхээр энэ зурган дээр ерөнхийдөө энэ засвар хийх хэрэгтэй, нөгөө нэмж юмыг зөв ойлгох хэрэгтэй. Тэр энэ болоо шүү. Тэгэхээр энэ чи хараа энд координат ихийг дайрсан байх хэрэгтэй. Энэ зургийг харсан чинь нэг тийм болж өгөхгүй болчиход байна. Тэгэхээр энэ яг нөгөө наашин цаас нь уцаар зургаад наашаа цаашаа болох гэж болсон байна. За тэгвэл Y тэнцүү тэг үед энэ бас X нь тэг байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө нөгөө Y тэнцүү AX-тэй нэмэх нь B гэсэн пункт чинь энд сул тоо байхгүй. Эндээс энэ Y тэнцүү AX гэсэн ийм хэлбэрийн функцэн дээр энэ байгаа юм байна шүү гэж энийг ойлгох нь байна. Дараагийнх нь болох тэр нөгөө 4X тэнцүү 4Y тэнцүү X-тэй нэмэх нь 11 гэсэн. За эндээс Y тэнцүү тэг үед энэ тэгштгэл юу болох юм гэхээр тэг тэнцүү X тэнцүү X-тэй нэмэх нь 11. За ийм систем болоод эндээс Y нь тэг үед X нь сөрөг 11. Энэ юу гэсэн үг юм гэхээр энэ пункт энэ AX тэнхийг энэ ингээд цааш нэгэ үргэлжлүүлдэг юм гэх юм бол AX тэнхийг энэ цэгээр огтлно гэсэн үг. За одоо X нь тэнцүү тэг үед энэ тэгштэйг бодъё. Тэгвэл 4Y тэнцүү 11 гэсэн ийм зүйл гарч ирнэ. Энэ дээр яа бодож байгаа шүү дээ бүгдээрээ. За тэгэхээр X тэнцүү тэг үед Y тэнцүү 4-ний 11 буюу 2 бүхэл 4-ний 3 гэсэн цэгээр Y тэнхийг огтлох юм байна. Тэгэхээр эн чинь 200-ны 75 гэсэн. Тэгвэл яг энэ огтлж байгаа цэг маань 200-ны 75 тэг гэсэн ийм координаттай цэгээр огтлох юм байна гэд. За ингээд илүү ихийг дэлгэрэнгүй тайлбартаагаар мэдхийг хүсвэл манай YouTube сувгийг дагаад онлайн хичээлд оролцоорой. За шулууны тэгштгэл бичгийг за дараагийн өөр хичээлдээ үзье да.